За өдөөс хойш нийцсэн чуулган дээр Монгол Улсын ерөнхий сайд Баялагын сангийн хуулиар мэдээлэл хэлээ. Засгийн газрын зүгээс Баялагын санг 2050 хүртэл хуримтлуулж, сангийн хөрөнгийн 33%-ийг ирээдүйд хойч үед, 33%-ийг иргэдийн хуримтлалд, 33%-ийг бүс ба орон нутгийн санд төвлөрүүлэх бодлого баримтлана гэдгээ мэдгдлээ. Монгол Улсын хувьд өнөөдрийн ашиглалтны нөөц ашигласны төлбөр буюу амнат хөрөнгө оруулагчид хувийн хвшил орон нутаг иргэдэд үндэсний баялагын сангаар дамжуулан тэгш хүртээмжтэй хуваарлагдаж нийгмийн хөгжлийн суурь асуудлыг шийдвэрлэх үндсэн механизм болж чадахгүй ойлгомжтой бас ил тод бас биш байна. Тиймээс нөөцийн төлбөр роялтиг олон улсын сонгодог утгаар нь Монгол Улсын үндсэн хуулийн 6-гийн 2 заасан одоо ба ирээдүйн иргэн бүрт эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах газрын хэвлэлийн баялагын үр өгөөжийг үндэсний баялагын сан төвлөрүүлж тэгш шудраг хүртээх үндсэн зарчмыг баримтлан үндэсний баялагын сангийн төлбөр болгон утгыг нь тодорхойлж ирээдүйн өв санд 50%-ийг хоримтлуулан хадгалж хоримтлын санд 5% ба стратегийн ордын 34% ноогдол ашиг ашигт малтмлын нөөц ашигласны тусгай төлбөрийн хамт хөгжлийн санд 5%-ийг бүс ба орон нутгийн санд 15%-ийг төвлөрүүлж цаашид 2030, 40, 50 онуудад үе шаттай нэмэгдүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байна. Ирээдүйн хойч үед цаашид 33%, иргэдийн хуримтлалд 33%, үндэсний хөгжил ба бүс орон нутгийн хөгжилд 33%-ийг бүрдүүлэх урт хугацааны стратегийг эрх зүйн хувьд тодорхойлох нь уул уурхайн цаашдын салбар олон нийтийн дэмжлэгтэй байх үндсэн суурь хэмээн засгийн газар үзэж байна. Ингэснээр үндэсний баялагын санг аривжуулан бүрдүүлэхийн төлөө иргэд, орон нутгийн удирдлагууд, иргэний нийгмийн байгууллагууд, үндэсний аж ахуй нэгжүүд, хөрөнгө оруулагчид бүх нийтээр хамтран ажиллах шинэ гэрээ зөвшөлтсөл ойлголцлын суурь зарчим бүрдэнэ гэдэгт ерөнхий сайдын хувьд бас итгэлтэй байна.